За Happy 24 клубээс ээлжид мэдээлэл хүргэж байна. Хагас өдрийн төргийн бүгдэнд нь энэ LTO токен гэдэг энэ төсөл сайхан Binance бирж дээр гарсан. Энэ ямар төсөл вэ гэхээр энэ бизнес байгууллага болон хүмүүс ялангуяа ухаалаг контракт дээр гэрээ хийгээд өөрсдөө тохируулах live контракт хийх юм боломжтой блокчейн бичигдсэн байгаа. Блокчейн нь бол ийм гибрид блокчейнтэй. За тэгээд энэ төслийг бол саяхан Binance дээр гаргаж ирсэн байна. За ханшин ямар байсныг харъя. Энэ ерөнхийдөө нэг 006 та байжгаад ингээд 2 сарын 6-наас хойш ялангуяа 5-наас хойш ингээд огцон өссөн байгаа. За энэ өссөн шалтгаан нь бол одоо компани сурчлагаа гаргасан байна. Binance дээр гаргана гэдэг Binance өөрсдөө мэдээлэл цацсан байгаа. За бид бол крипто валютын зах зээл дээр ажиллахад бол их ашигтай өөрийнхөө хөрөнгийг өсгөх боломжтой ийм санаа арилжааны хэлбэрүүд бирж дээр бас дансан дээр мөнгө хадгалаад өсөх ийм боломжууд байдаг. Энэ өөрийнхөө энэ Twitter дээр ингээд бас гаргацсан байна. За Binance-ийн хаягдлуу нуурэ. Энэ бол өчигдөр дууссан. За бидний хувьд бол энэ бичлэгийг өмнө нэг 2 хоногийн өмнө хүргэе гэж бат хийж явцсангүй. Одоо өнгөрцөн ч гэсэн цаашдаа хамгийн гол нь энэ маш их өргөн боломж байгаа. Криптовалютын зах зээл, форексийн зах зээл дээр мөнгө өсгөх боломж байдаг гэдэг үднэс нэг үзүүлж байна. За энэ iDrop гаргасан байгаа. Binance бирж бол ер нь мамлайлагч байдаг энэ IT-ийн салбар дээрээ биржүүд дотроо. За энэ хамгийн шинэлэг одоо airdrop тараадаг ямар нэгэн төслийг санал болгоод биржийнхаа листэнд буюу жагсаалтанд оруулахтай юм airdrop гаргадаг юм болсон байна. Эхэлж орсон бол 20. За энэ арай задрагааг нь харъя. За энэ 2 хоногийн өмнө юм зар тавьсан байна. 2020 оны 2 сарын 7-ны 2 PM UTC-гээр буюу манайхаар нэг 8 цаг төрүүлж явдаг. Оройн 10 цагт бол энэ хаагдахаар байсан хаагдцсан гэсэн үг. За ингээд 18,733 мянган LTO токен авах юм бол 20%. За энэ дээр нь бүгдээрээ яриад үзье. 18,733,413 бараг ихний энэ LTO токеноор би энэ Binance бирж дээр дансантаа байрлуулвал 20% хөнгөлөлт үзүүлэх байсан байна. 37,466 буюу энийг ингээд өгсөний дараа LTO токен байрших буюу би энэ багтаж орж чадвал өөрөөхөө байршуулж байгаа дансандах токеноос 15% хөнгөлөлт идэх боломжтой байсан байна. За 56,200 сая буюу энэ тоонд би багтаж орвол 10% гэдэг хамгийн сүүлийнх нь бол энэ нэг 5%-аар хаагдсан байна. 74 сая 933 LTO токенд бол 5% хөнгөлөлт үзүүлсэн байна. За энэ хөнгөлөлт авахаас гадна зах зээл дээр гараад ингээд арилжаалах нь бас арилжаад ашиг хийх боломжтой байдаг. Нэг өсөндөө airdrop юм уу, candy тарааж авах үед нь бол хямдхан байдаг. За иймэрхүү сурчлагаа хийсэн байна. За ерөнхий төслийн хэмжээ зах зээл дээр нийлүүлэлт нэгжийн үн 24 хоногийн хамгийн өндөр 30 хоногийн өндөр гэдэг ингээд мэдээллүүд нь бол энэ Binance бирж дээр ороод харахад ингээд байж идэг. Binance бирж бол ер нь энэ судалгааг бол маш сайн хийдэг. Мөн криптовалют болон IT компаниудын төслүүдийг бирж дээр листэнд жагсаалтанд оруулахын тулд Launchpad гэдэг ийм тусгай салбар дээрээ IO юу биржийн зоосны хангалттай саналыг гаргаж тавьж үн цэнийг өсгөдөг байгаа. За энэ ухаалаг контракт дээр хийсэн блокчейн гибрид буюу энэ худалдаа арилжаа хувь хүн бизнес байгууллагууд хоорондоо бизнес байгууллагын түгээгчд болон худалдан авагч бүртгэлийн системээ ингээд сайжруулсан юм гибрид блокчейнтэй ийм төслийг бол Binance өөрийнхөө биржийн жагсаалтанд оруулжээ. За энэний ихэнх нь бол Binance авсан байлаа. Нийт бол ингээд 115 тэрбум ширхэг ийм LTO токеныг Binance-ийн дансанд ихэнх нь орсон байна. Энэ юу харуулж байгаа гэхээр энэ Binance биржийн төслийг түлхээд олон нийтэд таниулаад үн цэнийг өсгөж гэнэ гэсэн үг шүү дээ. Өмнө нь бол энэ нэлээд өмнө гарсан ийм токен байсан. Одоо энэ Binance-ийн дансанд дийлэнх ингээд орсон 100
115 тэрбум ширхэг LT токноос баг 85 тэрбум ингээд Binance-ийн дансанд орсон. Тэр чинь Binance-ийн дансанд байж байгаа хүмүүс хоорондоо арилж байгаа тодорхой хэмжээний төлбөрөө эндээс төлнө гэсэн үг. За энэ гарсныг би Binance бирж дээр харуулъя. За энэ гарангуудаа огцон өсөд одоо баг зэрэг уналттай боловч нэг айхтар унааг байна. Энэ нэг өдрийн графикта би харуулж байна. 2 сарын 8 буюу 7 гэдэг чинь 8-ны 10 цагт 7-ны 10 цагт манахаар 8 цагийн зүрхтэй гэдэг штэ. За энэ нэг цагийн интервалтай харуулж үзье бүгдээрээ. За ингээд ерөнхийдөө consolidation буюу тогтворч маягтай явж байна. Эндэгтэй дээшээ доош унах уу яах вэ? Энийг бол сайн мэдэхгүй. За өмнөх энэ токнуудын жишээн дээр би та бүгдэд үзүүл энэ Visa буюу энэ Tech-ийн бирж энэ Binance бирж дээр гарсан гэдээ бид өмнө та бүгдэд мэдээлэл хүргэжсэн энэ 2 сарын 5-нд гарсан байна. Бас л огцон өсөд ингээд жоохон хэлбэлцэж байгаад ингээд дээшээ өссөн байна. Одоогийн байдлаар 0.12 нэг 13 та хамгийн дээд үн 0.16 цент өссөн байна. Би энэ дуудаж жишээ Candy ч юм уу Launchpad IO-од нь оролцсон бол өөрийнхөө хөрөнгийг бараг нэг 400 дахин ч юм уу 300 дахин өсгөх боломж байсан байна. За энэ бичлэгийг бол та бүгд анзаараарай. Бид яагаад ингэж яриад байгаа гэхээр энэ крипто валютын зах зээл дээр ийм өргөн боломжууд байна гэдгийг үзүүлэх гээд байна. Шинэ ийм зах зээлийн арилжааны хэлбэр одоо салбар ороод ирсэн байгаа. За дараагийнх нь бол энэ юу байсан? За бид та нарт үзүүлье. Origin протокол байгаа. Origin протокол бол бас их сайн төсөл нэлээд мэрэгжлийн хүмүүс байгаа. Warren Buffett-тай холбоотой юм сангууд бол энийг ивэд итгэдэг. Нэлээд юм бас өндөр цаашдаа өсөх боломжтой юм төсөл. За энэ дээр хүртэл бол ингээд 20-нд Origin орж ирсэн байна. Өссөн байна. 2 сарын 20-нд ингээд огцон өссөн байна. Origin. Энэ өсөлтийн шалтгаан нь болохоор Samsung компани Origin дапаар өөрийнхөө утаснууд дээр одоо суулгах үйлчлэгээ хийх юм авч тавих юм мэдээлэл гарснаас хойш энэ Origin OGN токен болсон байгаа. За ингээд Binance бирж дээр хаш $9,804 биткойн. За одоо ингээд бид та бүгдэд энэ Telegram чат дээр ер нь энэ крипто валютын зах зээл ер нь энэ зах зээл рүү хэр оролцоотой ингээд жишээ зүгээр Binance биржийн мэдээлэл дээр л аваад үзье л да. За энэ дээдлэлт нь бол энэ Орс байна. Орсын Binance, Монголын Binance, Английн Binance, Монголын Binance гэж. За Орсын Binance дээр хэдэн хүн бүртгэгдсэн байна гэдэг бүгдээрээ харъя. 17,777 гишүүнтэй 203 одоо 2300 хүн гээд байж байгаа жишээтэй. За Англи дээр бол 96623 гишүүнтэй одоо 5590 хүн онлайн дээр байж байна. За Монголыг үзье. 1179 гишүүнтэй 47 хүн онлайн дээр байж байгаа жишээтэй. За ингээд харьцуулаад үзэхлээр ер нь хэр идэвхтэй бид энэ зах зээлээс хоцорж гэнэ үү, төрүүлж явж гэнэ үү гэдгийг ингээд ажиглаж болно. За Монгол 1200-аад хүн яг одоогор бол 47 хүн байж байна. За манай мэдээлэл дээр ямар юу байна? MACC гэдэг энэ лайв хийнэ гэжсэн BNB LTO токен. За энэ нөгөө юу гэж Justin цаана явуулсан мэдээллийг бас тавьсан байна. Манай Binance-ийн Монгол Binance дээр Futures за энэ хэднэ 6-нд бол энэ мэдээллийг тавьж ирсэн байна. Яг уу болж байна тийм ээ. Нэг хоногийн өмнө ч гэсэн ингээд мэдээлэл тавьсан. За мөн энэ биржүүдээр ингээд токен ч юм уу өөрийнхөө мөнгийг зээлэх биржид тодорхой хэмжээний шинээр гарч байгаа токенуудыг хямдхан хүнд нь аваад хадгалах нь airdrop ч юм уу төслийн
эхний үе шат нь оролцоод мөнгө өсгөхөөс боломжтойгоос гадна биржүүд бол одоо сүүлийн үед өөрийнхөө биржийг сурчлах хэрэглэгчийг татахын тулд маш их юм хөнгөлөлт, урамшуул, чихэр, airdrop тиймэрхүү урамшууллын системийг маш их нэвтрүүлж байгаа. За энэ бол Bybit бирж. За арилжааны самбар нэг иймэрхүү. Энэ дээр бол ингээд хөдлөгдөг боломжтой өөрөө байрлуулдаг юм ихтэйхэн бас бирж байгаа. Биднээс бол Binance дээр нэлээд ярилцж байгаа. Цаашдаа энэ Bybit дээр бас жоохон тайлбар хийж монгол хэлтэй ийм мэдээллийг цацаж тавья гэж бодож байна. За би бокс дээр сайхан ийм дроп бас урамшуул явуулжсэн. Бид бол өөрсдийн Happy 24 клубын мэдээллийг бол энэ YouTube дээр тавьдаг байгаа. Энэ та бүтээгдсэн дээр харж байна. Happy 24 club гэдэг. Энэ дээр subscribe дараад хонх тарах юм бол мэдээллүүд бол түргэн шуухаа хүрнэ. Ялангуяа бичлэгүүд та бүгд манай мэдээллийг чагтлаараа, хонхын дараараа шеэр хийгээрэй. Нөгөө нэг нь бол биднээс энэ сайт байгаа. Happy 24 клубын нэг coin name гэдэг. Энэ дээр бол бас төлбөртэй хэсэгтэр сайтын жилийн төлбөр нэг 30 мянган төлсөн хүмүүст бол тусгай мэдээлэл нийтэд 50 мэдээлэл очдог байгаа. За энэ дээр бүртгүүлэх хэрэгтэй нууц үг, паспорт авах хэрэгтэй юм байна. За энэ Binance биржийг үүсгэн байгуулагч Чинхэн Чаугийн сайт руу ороод ингээд биднээс бас мэдээлэл авдаг. Ялангуяа төслүүдийн захирал буюу SEO-нуудын сошиал сувгууд руу ороход бол мэдээлэлээс хоцрохгүй шүү. Та бүгдийн учир энд нь бас дагагчаар ороод харж байгаарай. Энэ дээр Justin Sun-ы Warren Buffett уулзсан мэдээлэл тавьсан байсан. Ерөнхийдөө энэ CZ-ийн Twitter-ийн бүгдээр ингээд ухаад үзье. Ямар мэдээлэл тавьж байна. За энэ нөгөө LTO токен чи хэдэн тавигдсан байна. 6-нд бол ингээд тавьж ирсэн байна. Хаагдахаас нэг хоногийн өмнө. За ингээд энэ Justin Sun Warren Buffett уулзсан байгаа. Нөгөө хоолндоо хэдэн найзыгээ цуг бас оролцсон. Урнаа гэдэг ингээд яриад байсан. За энэ бол Justin Sun, Warren Buffett энэ Charlie Lee гэж залуу байгаа. Litecoin-ийг үүсгэсэн. Ах トゥ хоёр үүдэг крипто валютаар ажилладаг. Нэлээд крипто валютын сайтангууд байгаа. Дүүгэнд Bob Lee гэдэг. Энэ хоёр бол Charlie Lee Litecoin-ыг бол маш өндөр үед нь хөөсөрсөн үед нь зараад тэндээс гарсан. Хүмүүс бол хөөсөрсөн гэдгийг мэдгүй тухайн үед нь л сүүлд нь л өндөр үн байна гэдгийг бол ханш унсны дараа ойлгосон. За бүгдээрээ одоо Twitter дээр энэ манай хүмүүс залуучууд хэр энэ юун дээр оролцож байгааг харъя. За ингээд та нар харж байна энэ дээр Binance байна, Орос, Англи, Монгол гэдэг нэг өдрийн дотор ингээд тоонуудыг хараараа та нар харилцаад орцсон тий. За энэ бол Англи, Орос, Binance дээр хичнээн хүмүүс сонирхож байна тий 6100. Агил биднээсийн одоо оролцоо энэ Binance Монгол дээр нэг крипто валютын зах зээл арилжаан дээр ямар шиг байгаа нь эндээс ингээд харагдаж байна. CC гэдэг энэ би бараг нэг өдөр ороогүй байх. Тэгээд ингээд харахад бол энэ манай юунууд ингээд крипто валют сонирхдаг хүмүүс нийгэмлэг гэдэг юм уу бүлэг хүмүүсийн ингээд мэдээллийн харьцангуй бага байгаа. Тэгэхээр энэ сонирхогчдод бага зах зээл байна. Хөрөнгө мөнгө өсөх энэ дээр тодорхой хэмжээгээр банк мөнгөө байршуулахгүйгээр энэ дээр бол илүү их ашигтай ажиллах юм боломжтой байх нь шүү дээ. За ингээд түрүүнийх байна. За энэ Монгол Binance дээр энэ хэдэнд орж ирсэн байна. LTO токены талаар энэ өчигдөр байсан баха 1959. За энэ 6 байна. 6-ны 1959 гэдэг чи яг нөгөө нэг өдрийн өмнө байна тийм ээ. Ингээд орж ирж ирсэн байна. За энэ бичлэгээс биднээс юу хэлэх гэж байна гэхээр энэ арилжааны шин салбар гарч ирсэн байгаа. Forex-оос гадна Happy 24 клуб бол энэ крипто валютын зах зээл, арилжаа, бирж энэ ерөнхий мэдээллийг өгч тодорхой хэмжээний анхан шатны ойлгох сургалтыг бол энэ өөрсдөө сошиал сувгуудаар явуулнаа. Мөн саяхнаас бол Forex арилжааны тийм шин хэлбэрийн бизнесийг бол энэ Happy 24 клуб дээр оруулж ирсэн байгаа. Та энэ төсөлд сонирхох, оролцох, хөрөнгө оруулах их сонирхолтой бол бидэнтэй холбогдож болно.
бас хамтарч ажиллаж болно. За Justin Sun өөрийнх нь бас энэ Twitter хаяг руу оръё. За энэ нөгөө зураг нь байж байна. Энэ дээр нэг сонирхолтой юм би тэр хоолнд орсон юу гарсан байсан. Бийл. Нөхөр бол энэ нодлонгоос хойш энэ Warren Buffett-та уулзаж хоолнд орно гэдэг нэлээд шуугснаас ч тэрөө энэ троны үнэн бас савладаг, ундаг юм байгаа. За энд нэг бийл нь харагдчихсан айл хэвтэн би та бүгд тааруулчихъя. Энэ баг шүү байна. Тийм 6 журам нь хоолнд орсон юм байна. За бийлэн дээр ингээд гарын хэсэг зурцсан байна. Энэ. За энэ хоолны нөгөө төлбөр төлсөн бийл нь нэг $515 хоол идсэн байна. Warren Buffett гэдэг гарын үсгээд зурцсан байна. Оны өмнө бол Justin Sun бол нэлээд шуугуулж ирсэн боловч энэ яг оройн зоогийнх бол нэг их шуугахгүйгээр хийснийхаа дараа олон нийтэд энэ мэдээллийг тавьчих шиг боллоо. За ингээд та бүгд манай энэ мэдээллийн сувгууд дээр ороод мэдээллийг авахыг хүсвэл энэ YouTube үзүүлэлээ биднээс хаяг. За энэ YouTube сайт хоёроос гадна бидэнд бас пэйж хуудас байгаа. Happy 24 клубын. Энэ дээр та нар бас мэдээлэл орж харах боломжтой. Коммент дээр нь санал сэтгэлээ бичээрэй. Асуух юм байвал энэ дээр асуугаарай. За ингээд анхаарал тавьсан баярлалаа. Баяр та.